За намайг Даштамдгийн өнөрчим гэдэг 2010 онд Дорногов аймагт хамгаалах коллеж хүний хэмжээ мэргэжил суралцж төгссөн. Тэгээ 2010 оныхоо 7 сард нь Халхгол сумын сум дүмдээ эвлэгт эмчилж хэмжээр ажилд ороод 2 жил ажилласан байна. Ажлын гараараа бол Халхгол сумаас эхэлсэн. Хүүхэд байхасаа л эмч болов гэж боддог лээсэн л да. Тэгээд ангаах суралцж байхдаа хамгийн гой салбар нь дотрын эмч санагдаад тэгээд тэр мэргэжлээрээ сонирхлоор бол суралцж төгссөн. Анх очиход чинь аюу тийм юу байсан юм. 107 их таарж ирсэн. Тэрэнд нь ингээд ажилласаа гарыг гэж бодож ирсэн шүү дээ. Өргөдлөө барьж орж ирсэн. В 2014 оны 12 сард Гүтийн дотрын тасаг дотрын хэмжээр ажилд орсон байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгээд 2020 онд бүр гемодиализ хэмжээр суралцж төгсөөд ирсэн. Мэдээж одоо алхам дотор хүний амь насыг хариуцж ажиллаж байдаг болохоор одоо бас одоо тухайнхоо зовир одоо аншийн зөрүү гаргачих вэ гэж л одоо үзлэг шинжилгээ энэ одоо дахин харж идэв юм те одоо алдаа гаргачих үе гэдээс ажилтдаг л та. Хүний амнаас яригдж идэг бас одоо энэ чинь юуны одоо бүх юм чинь онцлог шинжилгээ чинь өртөгтэй. Тэгвэл эдийн засгийн гэдэг бас тухайд хохирлттой л доо. Тэгэхээр бол аль болох тэрийг баг гаргахаас хичээж ажилтдаг. Хамгийн ачаалттай салбар бол яг ковидын эд ачааллын үед ажиллахад 120 үнэтэй 2 эмчтэй 3 сувилагчтай. Тэгээд нэг үйлчлэгчтэй, нэг ариутгачтай ажиллаж ирсэн байдаг. Бид чинь тэгэл өглөө тэнд ажилдаа ороод Улаанбаатар руугаа орчоод өдөр чинь 3-4 цаг гэж гарч ирж байсан. 3-4 цаг гэж орж ирчээд цайгаа уучаад буцаж ороод шөнийн 12 цаг хүртэл лампстай байдаг гэсэн. Тэгээ бууж орж ирчээд тэр чинь яг тэрнтэл зөвхөн хүнэл үзэн шүү дээ. Ямар бичиг цаасны ажил бол хийх боломжгүй. Тэгээд бууж орж ирчээд шөнийн 3 цаг 4 цаг хүртэл тухайн хүнийхээ одоо үзлэгээ бичдэг гэсэн. Нөхөж бичиж байгаа цаасан дээр тэмдэглэж авч орж ирж. Тэр хоногт 3-4 цаг л удчихсан. 14 хоногийн хугацаа.